Үзэгчдийн өнөөдрийн амгалан айлтгын Монгол хүний үнцгийн нэвтрүүлгийн ээлжид нэгэн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Өнөөдөр бол олон улсын эмчнэрийн эрхийг хамгаалах өдрөө. Тэгэхээр Монгол улс одоо 2000 оноос хойш хойртох жилдээ энэ өдрийг одоо бас тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгэхээр нөхцөл байдалтай холбоотойгоор бас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх боломжийн жил одоо хараахан байхгүй байгаа ч гэсэн одоо нийт эрүүл энхийн манаа зогсож байгаа эмч нартаа одоо эмчний баярын мэндийг хүргье. Ингээд өнөөдөр маа зочны хоймор тангаа ухааны доктор профессор Садуусрангийн наран чимэг эмч манаас ирсэн байна. За юуны өмнө бас урилга хүлээж авсан талархлаа эмчээд бас баярын мэнд хүргье. За баярлалаа. Тэгэхээр Монгол улс 20 дахь жилдээ одоо энэ эмчнэрийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ер нь энэ 20 жилийн хугацаанд энэ өдрийг эмчнэр маань ер нь хэрхэн тэмдэглэж өнгөрүүлсэн. Ер нь эрхээ хамгаалах гэдэг үүднээс ер нь хэрэг ажил хийгдсэн байдаг ба. Ер нь энэ өдрийг бол тэмдэглэж эхэлснээс хойш бас эмч гэдэг үгийн цаана бүхэл бүтэн баг явдгийг бол хүмүүс ойлгоод эхэлсэн. Тэгээд эмч нар маань бас тоног төхөөрөмжийн хувьд мэдлэг чадрын хувьд бас их мундаг болж эхэлж байгаа. Тэгэхээр яг энэ өдрүүдэд эрдэм шинжилгээний хурлаа хийх, баярын хурлаа хийх, ямар алдаа оноо гаргав, ямар амжилт бүтээлээ тэмдэглэдэг юм өдөр. Харин одоо цаашдаа өнөөдрийн нөхцөл байдлаас эргээд харахад яг бас энэ өдрийг тийм дөрвтэй тэмдэглэж чадсан уу гэдэг асуулт гарах гээд байна. Хэрвээ одоо 20 жил өнгөрчөөд байхад өнөөдөр манай эмч нарын одоо эмч тэдний ард байгаа багуудын эрх ашиг бол арай өөр болчихсон байх хэвээр авдаг цалин нь хангалттай, сэтгэл ханамжтай ажиллаа хийдэг, халамж хамгаалал, за эрүүл мэндийн хувьд ч хүртэл өөр байх хэвээр л да. Тэгээ миний хувьд болохоор нөгөө төгсөгчдөө хараад багш хүний хувьд эргээд бас бидэнд хандж байгаа шанараа хараад бас л бид нар энэ эрхээ хамгаалуулж чадаагүй юм байна да гэсэн эмзэглэл төрж явдаг юм. Тэгэхээр өнөөдөр яг уу цав тахал гээд эмнэлгийн ажилтнуудын хувьд цаг наргүй ачаалал ихтэй ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр ер нь яг ковидын өмнө болон дараа энэ эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын хувьд ажлын өдөр тутмын хувьд маш том өөрчлөлт орсон байх л та. Тэгэхээр ер нь одоо яг энэ салбарт ер нь яг ямар өөрчлөлт шинжилтэй явагдаад байна. За тэгэхээр энэ бол зөвхөн манай улс орнд биш, дэлхийд дахнаа ялангуяа энэ эрүүл мэндийн салбар тэр дундаа эмч, совилогч, энэ эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажилтны одоо үнц нь бол гарч ирж гин гэж үзэх гээд байна. Хэрвээ энийг одоо манай төр засаг гэдэг юм уу эсвэл яам тамга энэ холбогдох албан газрууд их гоё эргээр ингэж хөндөж чадах юм бол өнөөдөр бид бол их том өөрчлөлтийг авчрах гээд байна л да. Тэр нь юу вэ гэхээр өмнө нь бол эмч төвтэй тусламж үйлчилгээ гэж ярьдаг байсан бол одоо үйлчлэгч төвтэй тусламж үйлчилгээ. За тэгэхээр одоо ковидын үед зөвхөн эмчийн асуудал биш, тэр өрөөний ариун цэвэр, ариутгал хийж байгаа ариутгагчийн асуудал, тэр одоо үйлчлүүлэгч, эмчлүүлэгчд өгж байгаа хоолны чанар, за тэгээд халдвар хамгааллын дэглэм, лабораторийн хэр сайн ажиллаж байна. За тэгээд эмчийн бичсэн эм тариа, эмчилгээ, асаргаа, сувилгаа гэхээр өнөөдөр дэлхийн нийтээр эмч төвтэй тусламжаас татгалзаад үйлчлүүлэгч төвтэй тусламж руу нэгдүгээрт орсон байгаа. За хоёрдугаар дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн зүйл нь бид тоног төхөөрөмж байшин барилгад анхаарлаа хандуулахгүй юм байна. Өнөөдөр зарим улс орн жоохон хүнд байдалд орчлоо шүү дээ. Өөрсдийгөө маш мундаг ангаах ухаан хөгжсөн мундаг эмч нартай гижээтэл саяны энэ ковидын үеэр бид илүү тоног төхөөрөмж мэдээж эмч чанартай өндөр түвшинд бэлтгэхийн зүүн хэрэг боловч хүн ардаа эрүүл мэндийн мэдлэгтэй болгоё. Эргээд ард иргэдэн эрүүл мэндэд анхаарай. Тэнд илүү мөнгө хаях юм байна гэдгийг улс орнууд өнөөдөр яриад эхэлсэн. Манайд ч хүртэл бас анхаарах цаг болсон байгаа. Өнөөдөр одоо ингээл гэрээр нэмчлэгээр болчлоо штэ нөхцөл байдлаас болоод төл өрхийн системийг дөрвтэй маш том хөрөнгө оруулалт хийх ёстой. Өвдсөн хойно нь тэр өндөр үнэтэй аппарат тоног төхөөрөмж хэрэгтэй. Тодорхой үеийн амь насыг аварна. Гэтэ нийт Монголын эрх ашиг гэдэг нь өнөөдөр илүү эрүүл байхад мөнгө хаях эмнэлэг тоног төхөөрөмжийн араас тодорхой хэмжээнд хөөцөлтгөөс гэдэг нь эрүүл гэсэн. За 3 дугаар бас нэг өөрчлөгдөж байгаа юм нь нөгөө эрүүл мэндийн салбар өөрөө тэр чигээрээ хүмүүсийн яг хажууд нь ирчлээ шүү дээ тий. Өнөөдөр нөгөө
эд баялгаа алдвал багыг алдаж байна. Нэр төрөө алдвал одоо ихэнхийг за тэгээд цаг хугацаа алдвал бас нэлээдэг. Харин эрүүл мэндэ алдвал ямар ч арга байхгүй гэдгийг бид өөрийн биеэр мэдэрсэн энэ цаг үед эрүүл мэндийн салбарын том эргэлт хийх болчихсон. Зүгээр та нар гэртээ байцгаа гэхээс илүү яаж одоо хоол, унд, нойр, тэр гэрийн стрессгүй байдал гэл олон асуудлыг шийдэхэд нь мэдээж мэрэгжлийн хүрээнд туслах эмч савлагч нар хүртэл тэнд бэлтгэгдэх юм маш онцлог одоо он жилүүд сарууд сая өнгөрлөө л дээ. Тэгэн дээр бас эмнэлгийн байгууллагын ярьж байна. Дотооддоо олон асуудлыг шийдэх гэл хөдөлж байна да. Тэгэхээр яг уу шийдвэр гаргах цар тахалтай холбоотой шийдвэр гаргах төвшний хүмүүс бол за яг нөхцөл байдалтай холбоотуулаад ингээд шийдвэрээ гаргаад явж байна. Гэхдээ өндөр дэд албан тушаалтан байлаа гэд тухайн салбарыг мэддэг бүгдийг мэдэх албагүй. Тийм учраас гарч байгаа шийдвэрүүдийн хувьд нөгөө нэг салбараа бүрэн мэддэг учраас бас учиртай шийдвэр гараад байна тийм ээ. Тэгэхээр нэгдүгürt бол цар тахал хийснээс хойш бол эмч эмнэлгийн ажилчдын эрх тодорхой хэмжээнд зөрчигдөж байна тийм ээ. Хоол хүнсний асуудлаас эхлүүлээл одоо тэр ажиллах цагийн хуваар гэл ингээл маш шахуу ажилдаг, тэг өдөр шөнөгүй ажилдаг. Энд чинь эргэл хүн л эмчийн ядардаг, өөрөө өвддөг, хавддаг ийм асуудал гарч байна. Тэгэхээр ер нь энэ шийдвэр гаргахдаа одоо энэ салбарт олон жил ажилласан нөгөө доктор профессоруудын үгийг хэр сонсож энэ шийдвэрийг гаргасан гэдэг юм бол за магадгүй тодорхой хэмжээний тэр тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүйс өнөөдрийн асуудлууд үүсэн гарах магадaltaй болол гэж хараад байна. Тийм шүү. Ер нь бол цол хэрэгэн маавн доктор профессор болно гэдэг чинь зөвхөн одоо нэг бүтээлээр авахаас гадна цаана асар том хариуцлага ирдэг. Зүгээр нэг тэнхим удирдсан тэнхмийн өмнөөс биш бүр салбарын өмнөөс эргээд бидний нэг баяртаа явах юм нь багшийн хувьд бол баяртаахийн өмнө төгсөгчд ард түмэндээ илүү нөгөө сэтгэлд нь хүрч үйлчлэх ёстой чанартай. Гэтэл эргээд ингээд төгсөгчдөө хараад олон асуудлыг бас энэ сошиалын нэг давуу тал энэ л да сошиалаар айгүй их нээлттэй хилцүүлэг маягийн цагтлууд их бичих дуртай. За тэнд бол эргээд харахад номер 1 юм бол ердөө хөдөлмөрийн үнэлэмж байхгүй. Энэ олон жил одоо үйлдвэрчний эвлэлийн ч ярьсан. Тэгэхээр хөдөлмөрийн үнэлэмжээ өндөр түвшинд үнэлүүлж чадаагүй бол бид энэ бол нэг талаасаа ард иргэдээ үнэлсэн үнэлэмж гэж дэлхийн улс орон ярьдаг. Тийм ч учраас гадаадын улс оронд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс өндөр байдаг нь ийм учиртай. Тэд нар алдах хэрэггүй. Алдах юм бол шууд хариуцлага тооцно. Харин тэд нар ар гэртээ санаа зовхгүйгээр сэтгэл хангалуун ажиллахад энэ хөдөлмөрийн үнэлэмж саяны өөрийн чинь хэлдгээр тэр халамж хамгаалал, оройн ээлжийн ажил тэгээ тэнд нь зориулагдсан үнэлэмж. Өнөөдөр манай одоо төгсөгчдийн нэг гаргаж байгаа юм нь илүү одоо нөгөө ар гэртээ их санаа зовхгүйгээр тэгтэл авдаг цалин хийдүүлээ гэд саяхан хүртэл ингээд сошиалаар гараад эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр эмч нарын авдаг дундад цалин бол нэг 800-аас 900 орчим. Тэг илүү цагтаага. За илүү цаг гэдэг бол маш их зовж авч байгаа мөнгө шүү дээ. Шөнө нойргоо онжиж авна. Сувлагч нар бол нэг 500-аас 600, 700. Тэгээ тэр чинь нөгөө татвар энэ төр гисээр агаад саяхны одоо нэг схийн амьдруулах тасгийн сувлагч маань ердөө гар дээрээ 14 хоногийнхаа одоо ихний цалин дээр 200 хэдхэн мянган төгрөг авлаа. Тэрний тал нь нөгөө нэг түрээс ингээд эндэ байна гэдг нь нэг талаасаа одоо манай энэ одоо ирэх барьж байгаа энэ засаг төр яам тамга мэрэгжлийн холбоод энэ дээр яаралтай судалгаа их цаг болж ил гэж хэлэх гээд. Зүгээр нөгөө төгсөгчдөө ингээ харахад бид нар эсвэл хичээлээр одоо дэндүү ингээд та нар одоо хүлцэнгүй байх ёстой, та нар хүний өмнө одоо өргөсөн тангарахтай сэтгэлээсээ ажиллах ёстой гэд энэ 20-30 жил одоо хамгийн доод түвшинд хөдөлмөр үнэлүүлээгүй салбар нь эмч, сувлагч, эмнэлгийн мэрэгчлэнүүд, дараагийн салбар нь багш нарын асуудал яригдчихад байгаа байхгүй. Тэгэхээр би энд нөгөө зөвхөн хөдөлмөрийн үнэлэмжээс гадна тэр хоол ундны асуудал. Хүн ингээд тэнцвэртэй ийм шин тэжээлтэй хоол авахар илүү ирч хүчтэй, уур уцааргүй байдаг юм байна л да. Тийм учраас хүн эрүүл байхын 75% хоол гэж хэлдэг. Ялангуяа энэ шөнийн ээлжинд гарсан яг өөрийн цаг болгонд хүн даардаг.
Тэгвэл яг тэр үед нь халуун хоол өгөх ёстой. Дээрээс нь хүний дархлаас сулардаг, тэнцэржүүлсэн эрдэс байцын нэмсэн хоол өгөх ёстой. Бүр зориудын ингээд бүр бэлтгэсэн хоолыг бол гадаадын улс орнд шөнийн ээлжинд өгдөг. Хоёрдугаар гадаад орны шөнийн ээлж чинь совилгчийг 16 цагаас илүү байдаг. 12 цагаас илүү байдаггүй. За энэ ковидын үед бол бүр 3 цагаар ээлжлүүлдэг хүн юм чинь. Тэгэхээр бол эргээд энэ хоолны асуудал, нойрны асуудал, за сэтгэл зүйн асуудал олон одоо өвдчихвээ гэсэн айдсаас болоод өнөөдөр яг эмч нар маань, совилгч нар маань энэ эмнэлгийн ажилчид хүнд байдалд орчжээ гэдгийг яг дунд нь ингээд дадлага хийгээд удирдах явахтаа хараад бас эмзэгэлдгэлтэй. Тэгээ багш нар бид нар яаж туслах вэ гээл жижиг судалгааны ажлууд хамтарч хийгээл байна да. Өөр одоо багш нарын туслах бол эрдэмтэн үний чи юм ердөө судалгааны цорилаа сургалтал хийх шүү дээ. Яг уу өнөөдөр ингээд сошиалт ч гэдэг юм уу хэвлэл мэдээллийн хэрэгслэр эмчнэрийн яс бус үйлдэл их байна ч гэдэг юм уу үндсэн зөвлөл мэдээлэл явж байна. Гэхдээ энийг би хоёр талдаа харах хэрэгтэй болов уу гэж боддоо. Нэгт таны ярьсан тэр нөгөө халамжийн асуудал тийм ээ. Өнөөдөр 400-500 мянган төгрөг цалиндаа авчаад 200-300-ийн түрээсийн байрандаа өгчөөд за бас бусын нийгмийн татгалдаа судгуулчаад сүүлийн одоо юу гэдгийг 15 хоног за магадгүй нэг 20 хоног 10 мянган төгрөг 20 мянган төгрөг за өсрөөд нэг 100 мянган төгрөг гар дээрээ авч үлдэж байгаа эмч совилгч нар яаж сэтгэл хангалуун тэр ажилдаа 100% өөрийгөө зарцуулах вэ тийм ээ. Тэгэхээр бид нэр ер нь энийг онцгой нэг юм хідэн салбар байна да тийм ээ. Цэрэг цагдаач гэдэг юм эсвэл эмнэлгийн ажилчид. Тэгэхээр эднэртээ нэг юм гоод анхаарал хандуулж ээж эргээд бид нэр тэднэрээс нөгөө өстой нөгөө ёс зүйгээ шаардах хэрэгтэй болж байгаа шүү. Үнэхээр тийм шүү. Тэгэхээр нөгөө энэ салбар чинь одоо нэг ковидын эерэг талыг бид нар харах турталтай. Бид салбараа таниулах, салбараа одоо ойлгуулах цаг нь иржээ гэж би хэлдэг. Тэгээд ялангуяа мэрэгжлийн холбоодуудыг та нар маш их судалгаанд суурилж энэ асуудлаа хөнөөч. Өнөөдөр одоо ингээ эм цэвэрлэгчийн цалин нэмнэ гэдэг нь иргэнэ үнэлж байгаа асуудал шүү гэдэг дээр илүү анхаарлаа хандуулаач гэж хэлэх гээд байна. Тэгээд энэ ажлыг бол хөндөх газрууд бол маш олон байдаг. Манад мэдээж эрүүл мэндийн яамнаас ихсүүлээд үйлдвэрчин за дээрээс нь тэгэл мэрэгжлийн холбоо, салбар зөвлөл эднэр. Тэгээд би энэ дээр нөгөө хуульчдын одоо хуульчдын шүүхийн зөвлөл гэдгийг би бас нэг талаасаа үнэлсэн л дээ тухайн үед яад вэ гэвэл шүүгч өндөр цалин авах ёстой. 5 сая гэл ингээд бүр ойлгуулж чадаа цалингийн нэмээ хийсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр би зүгээр эмч совилгч нар маань болохгүй байна гэж сошиалар ингээд хит их дэвэргэгч гэдэг юм. Ингэсний дараа гал унтрааж болохгүй л гэж хэлэх гээд. Харин одоо байдал улам хэцүү болохын цаг үед энэ мэрэгчлэлтэндээ онцгой анхаарахгүй бол тэд нар маань туйлдсан, өөрсдөө өвдсөн. Өөрсдөө хүнд өвчнөр өвдөж байна. Одоо өөрөө анзаарсан бол манай салбарын мэрэгчлэнүүдэд нэг яриа өгдөгтэй. Та нар өөрсдөө амгаахыг судалдаг, сувилхан ухаан судалдаг мөртлөө өөрсдөө яагаад өвчтөй байгаа юм гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол мэдээж шинжилгааны судалсан ч гэсэндээ яг тэр эрүүл байх хэм маягийг эмч совилгч, эмнэлгийн мэрэгчлэн үзүүлэх боломжгүй. Одоо ялангуяа бид нар ингээд эмчээр ажиллаж байхад цайны цаг гэж тусдаа байдаггүй. За тэгээ жоохон цай уух гал хол идэх гэтэл тэнд хүүхэд өвдлөө тэнд татлаа гингууд юм орхиол хайчдаг. Тийм учраас одоо та нар анзаарах юм бол эмч совилгч эмнэлгийн мэрэгч айгүй хурдан идэнэ. Бас алдаа гаргачихж штэ тий. Хоёрдугаар шөнө ээлжинд хондог. Ээлжинд хоноод 50 хон гэж хэлдэг нь ердөө насараагүй юм хүүхд хүндрээгүй үедээ би одоо өөрхийн жишээн дээр л ярих гэж хүндрээгүй үе 50 үе гэдэг. Гэтэ гэртээ байгаа юм шиг 50 тэнд унтахгүй чимээ чагнан шүн жижүүрээс хүн ирэн тэнд ч уйлна гэл ингэдэг. Тэгэхээр шүнийн өөрийнх нь ээлж бол ердөө нөгөө хүн чинь дор хаяж 23 цаг гэхэд унтаж байж өөрийн 3-4 цаг хүртэл унтчээ дархлаас сэргдэг. Илэгний үйл ажиллагаа явагдтал эмч совилгч энэ одоо шүнийн ээлжинд гарч байгаа хүмүүс унтдаггүй.
За би яад эмч цэвлэгч гэж зарим нь бол бас хэлдэг л дээ. Ягаад тэгвэл цагдаад ярихгүй байгаа юм ч гэдэг юм. Би эмч цэвлэгчийг гэдэг нь эднэр яг хүний амь настай холбоотой учраас илүү стресстэй санаа зов сууж идэг. Ингээд яг энэ хүмүүс энэ насанд бүр том судалгаа гарсан байдаг. Шөнийн ээлж нойргоо хонсон олон жил ажилласан хүмүүс хүүхдний хавдар, бүдүүн гисний хавдар, жингийн илүүдэл, нойргуудал ажлаас хашрах хам шинж ихсдэг. Тэгэхээр маш том өөрчлөлтүүд аяндаа энэ ажлынхын нөхцөл байдлаас гараад ороод ирчихэж байгаа биз. Тэгэхээр энэ дахиад том судалгаа хэрэгтэй. Ажлаас хавширж байгаа одоо залуучууд их байна. Хоёрдугаар энэ эмч сувлагчаар одоо нийт одоо яг улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын бүр ингээд судалгаа хийдэг байхгүй 10 хүрэхгүй хувь нь 55-аас дээш насныхан. Ихэнх нь тэтгэртэй суудсан тэг голдох хувийн эмнэлэгт ажилладаг. Гэтэл залуучдсан. Саяхан бас нэг залуу эмч нарыг резидент гэж нэрлээ цалин өгөхгүй яжаад одоо шийдээд эхэлчихлээ шүү дээ. Сайн тал юм шиг боловч яга шин төгссөн эмчийн цалин заавалжгүй ингээд уйлантай олох хэрэгтэй эмч гэдэг юм уу те. Хоёрдугаар одоогийн энэ шинэ хүүхэд төгссөн эмч цэвлэгчээ ингээ харахаар тийм эрүүл мэндээр сайн уу гэдгийг бас оюутныхаа ингээ байж байгаа байдлаар харах гэдэг байгаа байхгүй юу. Яад л тэдрийг дөнгөж өсөд төрсөн энэ 20 жил агарын бохирдол, хоолны аюулгүй байдал, стресс, ээж аавын ажилгүйдэл гээд олон хүчин зүйлүүд энэ ирээдүйн эмч болгож байгаа, цэвлэгч болгож байгаанд нөлөөлсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр нэг энэ цэвлэгчийн асуудал биш, бүр улсын хэмжээний асуудал болох гэдэг байгаа юм. Бүр суурнаас нь л авч үзэх. Суурнаас нь авч үзэх хэрэгтэй байна. Түрүү таны ярьсан нэг эмч хүн хизээ өвдөжсэн гэж энийг ч бас олон удаа сонсчлээ л да нөгөө мэдээжээр л хүүхдүүд нь өөрөө ч өвдөн одоо ингээл очиод ачаарлал сууршээ. Тэгэхээр эмч нь одоо энэ эмч байхгүй өнөөдөр өвдсөн гэнэ гэхээр зарим хүмүүс эмч хүн байж өөрөө яагаад өвдчихдээ ингээл. Тий одоо энэ чинь энгийн хүний хувьд бол энэ чинь эмч номын үзсэн юм чинь би өвдөхгүй байхын тулд энэ хийх ёстой гээд тэрийг мэддэг гэсэн ойлголт бол нийтийн дунд байгаад байна шүү дээ тий. Гэвч үнэндээ бол эмч нь одоо тэр өөрийгөө ч өвдөх хэсгийг бол одоо үнэндээ л мэдэж амжихгүй л нэг юм. Ерөөсөө нэг юм цаг хугацааны цикл ингээл үргэлж ингээл нэг юмд хөөгдөж байгаа юм шиг ажилтгал нэг юм. Тий. Одоо бол бас нөгөө эмч, совилогч, эмнэлгийн мэрэгчлэнүүд үзэх эмчийн асуудлыг хүндэх цаг болсон гэдэг. Анх сургуулаа төгсөж ирж байхад эмчийг үздэг эмч гэдэг нэгдүгээр эмнэлэгтэйсэн байхгүй. Тэгээ би анх удаа тийм эмчт ингээ ороод үтсэн чинь маш гоё тийм одоо тэтгэвртэй гарсан эмч өгцөн л да. За эмч болоход чи өөрөө мэдж байгаа. Бид нар 3-4 курстай ахтаа нөгөө балесын третье курса гэх юм 3 дугаар курсын өвчин чи туссан байхаа гэ би өөрөө туссан байсан байхгүй. Яг 3 дугаар курсээс ингээ хичээл орохоор чинь сүрээгийн хичээл ингээл оронгууд яг халуураад байгаа шиг санагдаал те. Эсвэл одоо яг би сүрээтэй болсон юм лөө нөгөө Ленинград чинь айгүй чиглэг урамсгалтай. За тэгээд яг ходоод гидсний одоо хичээл ороод дуран оронгууд яг надад тэр нь байгаа юм шиг санагдаад. Тэгээ манай профессор багш нар одоо психосоматикийн өвчнөр өвдөж болохгүй монголоор сэжгээр өвдөж сүжгээр идэгдэг. Тэгэхээр бид нар чинь нөгөө бүх юм ингээ харчаад тийм учраас өнөөдөр харамсалтай одоо миний таньдаг нэг эмнэлгийн 4 эмч 5 жилийн дотор бурхны оронд татсан байна. Яг эд хийж бүтээх насандаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр нөгөө эмч совилогчийн нэг жоохон юм нь өвдчихөөрөө дандаа өөртөө хүнд онш тавьдаг. Тэг үзүүлдэггүй. Тэгэхээр бас айгүй бас өвөрмөц байгаа эцтэй өөрөө өвдчихэд тэгэхээр өнөөдөр яг эд хийж эмч болно гэдэг чинь 20 жил 30 жилийн хөдөлмөр байхгүй. Гэтэл айгүй сайхан залуу эмч нар залуу сайхан дөнгөж 10хан жил ажилласан хүмүүс хавдартай болж байна. Бурхны оронд очиж байна. Тэгвэл би бас энийгээр одоо бид ийм том эмч эмнэлгийн мэрэгчлэнийг хамгаалах эмнэлэг одоо нөгөө эмч хүртэл хэрэгтэй болчиход эмчд үзүүлэхгүй шүү дээ. Өөрсдөө хизээч эмчд үзүүлэхгүй. Тэгэл бид эргээл нөгөө тогтолцооныхаа асуудал дээр ялж чадахгүй харах хэрэг болж байна. Саний таны ярианд тэтгэврт гарсан гавьяндаас ус ингээл үг айгүй олон гарч байна л да. Тэгэхээр энэ тэд нар ч бол нэгсэндээ туршлага шүү дээ. Бөөн туршлага явж нөгөө амьд ном гэдэг шиг тий. Тэгэхээр ер нь бид нэр энэ хүмүүсийг эргээд яаж ашиглаж болохоор байна? Мэдээж мэдлэг гэдэг бол хуучирдаггүй гэхдээ одоо ингээд амгаахын гэдэг бол цаг минутаар ингээд өөрчлөгдөж явж байна тийм маш олон зүйл өөрчлөгдөж байна. Тэгэхээр ер нь одоо яг энэ гавьяаныхаа амралтанд суудсан байгаа доктор профессор гэдэг энэ
мундаг хүмүүсийг эргээд ашиглая гэдэг нэ эдгээр маань бас нөгөө орчин нөхцөл цаг үетэйгээ хэр одоо нийцэж чадчихээн. Эднэрийн маань туршлага одоо энэ үед бас нэг жоохон хоцрогдчих байдэ л гэж бас бодоод байна л да. Үнэхээр энэ бас хоёр талтай. Магадгүй 20-30 жилийн өмнө тэдний туршлага хизээж хоцрогддоггүй тийм он жилүүд дэлхийд байлаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо тэрэл мэдлэгээрээ тэрэл туршлагаараа байсан бол өчигдрийн олж ивсэн мэдээлэл мэдлэг өнөөдөр хуучирч байгаа. Өнөөдөр одоо багш нарын хувьд хүртэл нэг уламжлал сургалтын арга чинь оронгоор өөрчлөгдсөн. Хэрвээ би одоо уламжлалтаараа заана гэвэл өнөөдөр багшийн ажилласаа гологдсон байгаа байхгүй би хичнээн туршлагатай гэсэн. Тэрнтэй яг адилхан одоо эмчийн ажил бол мэдээ туршлага зааж байгаа ч гэсэндээ эргээд нөгөө туршлагаас гадна залуу үеэ хүндэтгдэг, тэднийг ойлгодог. Одоо ингээд боловсролын салбарт үнийг зөөлөн чадвар гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Зөөлөн чадвар гэдэг нь хүмүүс хамтдаа л амжилтанд хүрнэ. Ганцаараа амжилтанд хүрэх, ганцаараа шагнал авах гэдэг үе чинь үеэ өнгөрөөцсөн. Одоо хамтаараа амжилтанд хүрье, хамтаараа алдаагаа гаргая гэсэн яг энэ өөр цаг үед орж байгаа учраас би зөвхөн туршлагатай хүмүүсийн давуу тал зөндөө. Гэхдээ бид энэ туршлагаа үн цэнтэй болохын тулд өнөөдрийн энэ залуучуудаа мөр зэрэгцэн ажиллахын тулд өөрсдийгөө бас өөрчлөх ёстой. Өнөөдөр бие биенээ сонсох залуучуудаас их сурах хэрэгтэй. Наад зах нь одоо зайны онцлогын имчилгээнүүд бий болчиход ахт нь тий заавалжгүй хурж ирж гэдэг юм уу? Эсвэл одоо нэг туршлагаа хуваалцахдаа ууртаа уцаартаа дээрлэгсэн байдлаар та нарын үе ингээд дууссан. Та нарын үед та нар юу ч мэдэхгүй байх гэж одоо басамжлах ийм явдал бол бас ингээд салбаруудад байдаг. Манай эрүүл мэндийн салбарт ч байдаг. Одоо залуу эмч нар эднэр хүртэл одоо магадгүй тэд нар нь дээр үеийн нэг сонин ойлголтоос өөрчлөгдөж дээр үед бид нар айгүй загнуулаад шүмжлүүлэхдээ гомддоггүй юм байна л да. Бидний зан чанар чинь тэ энэ миний төлөө үг хэлж ингээл айгүй дуулууртаа хүлээж автал өнөөдөр өөр үеийн хүүхдүүд гараад ирэнгүүт тэр хэлж байгаа үг нь дэндүү хатуус сонсогдоод намайг доромжилж байна, басамжилж ингээд. Тэгэхээр бид нар бол одоо нэг туршлагатай хүмүүс нь энэ үе солигдонгууд тухайн залуучуудын зан чанар, зан төлөв, сэтгэл санаа ямар байна гэдэг судлаагүй бол туршлага уулзах боломжгүй. Тэгээ энд нэг юм хэлэхэд нэг хэсэг нөгөө хувийн эмнэлгүүд ингээд байгуулагдаад тэгээ хувийн эмнэлгүүдэд очиж ингээд сургалт хийж яхад туршлагатай хүмүүсийг айгүй авсан байсан байхгүй нөгөө тэтгэвртэй гарсан хүмүүс юм. Тэгээд дараа хэдэн жилийн дараа тэдний яриа өөрчлөгдсөн. Одоо бид нар туршлагатай хүн гэхээс илүү сэтгэлтэй манай баг дотор орж ирээд одоо буруу зүрүү ярихгүй одоо илүү хүнээ дэмждэг өөрөө хамтдаа суралцдаг хүнийг авсан дээр юм байна гэд. Тэгэхээр нөгөө одоо хамт олонны уур амьсгал хүртэл өөр болсон байгаа биз. Тэгэхээр бол энэ бол бас боловсралд энэ бол аль хэлдэг нь ороод ирсэн. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт эмч ажилчдад бол тулгамдж байгаа олон асуудал байна. Энийг гаргаж ирэхин тулд түрүү нөгөө таны ярьсан судалгаа шинжилгээний ажлууд гэдэг зүйл асар чухал байна тийм ээ. Тэгэхээр ер нь таны хувьд хамгийн сүүлд өнгөрсөн онд эрүүл мэндийн ажилтны ажлын байрны дарамт хүчрхийл гэсэн сэдвээр ерөнхийдөө судалгааны ажлын зөвлөхөөр ажилласан тийм ээ. Тэгэхээр энэ судалгааны үр дүн ер нь одоо яг энэ салбарын ажилчдыг энэ асуудлыг шийдвэрлэхэд хэр үр өгөөжтэй байна. Одоо яг ахаад ийм тулгамдж байгаа асуудал дээр бид нэр яг ямар судалгааны ажлууд хийгдэх шаардлага гарч байна. Тийм тэгэхээр энэ нөгөө Монголын үйлдвэрчний холбоо гэдэг нөгөө том толгой байгуулга нь энэ салбар холбоонуудаа бас санал дэвшүүлсэн юм байна. Тэгээд манай энэ эрүүл мэндийн одоо нөгөө салбарын тийм Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь энэнийг маш хурдтай шүүрч аваад манай салбар энэ судалгааг чинь хийлгийа гэд тэгээд яг тодорхой одоо мундаг одоо үндэсний одоо судлаач гэд Монголмаа гэд мундаг юм судлаач бол энд бол гол энэ судалгааг хийх зөвлөх судлаачаар ажилласан. За миний хувьд бол одоо эрүүл мэндийн ажилтных нь салбарын зөвлөх гэдгээр бол ажиллаад тэгээ энд бол нийт бараг 80-90 байгууллагын бүх одоо шатлалын 2000-аад эмч савлагч эмнэлгийн мэрэгчлэнүүдийг хийсэн. Энд бол эрүүл мэндийн энэ үйлдвэрчний холбооны салбарууд маш сайн ажилласан байгаа. Яг л энэ чинь айгүй эмзэг асуулт байхгүй. Эрүүл мэндийн салбарын ажлын байрны дарамт хүчирхийлэл
хичээлийн байдал гэхээр тэгэхээр тэнд байгаа хүмүүс барагтай юм судалгаанд оролцохгүй байхгүй юу. Магадгүй би одоо нэг тийм үе болсон ч та хамаагүй үгээ хэлчихвэл дарамтлагдаг гэд. Тэгээд энийг бол харин энэ салбар хороодууд нь маш сайн зохион байгуулж чадсны үр дүнд энэ судалгааны үр дүн бол гарсан. Тэгээд энэ судалгааны үр дүнд нийт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 10 ажилтны 7 нь ажлын байрны дарамтанд байна гэдг нь бүр ингээд сэдвэрээ гараад ирчихсэн. Тэгээд энэ үйлдвэрчний салбар хороо эрүүл мэндийн яамн 7 ингээ 3 талд хилцээр хийхдээ бүр ингээ ном болж гарсан байгаа байхгүй юу. Энэ номоо энэ судалгааны үр дүн зөвлөмжөө өгсөн байгаа. Энэ бол эргээд манай одоо сүүлийн чинь жоохон ям тагмагын удирдлагууд тогтворгүй юм л та тийм нөгөөс сайдад хүлээлгээд өгсөн чи сайд нь солигдсон. Дараагийн баг нь энийг сонссон үгүй юу гэж байгаа учраас би шин томилогдсон төрийн нарийн бичгийн дарга шин томилогдсон сайд дарга нар энэ салбарын удирдлагын энэ судалгааны нэг өгүүлбэрийг шүүм гэж сонсохгүйгээр илүү ажил хэрэг болох юм бол энэ бол ердөө салбарынхны нөгөө хиндэж хэлэхгүй байгаа тэр нуугдмал байгаа юм а ил гаргаж ирсэн ийм судалгааны үр дүн болсон байгаа. Энэ бол энэ ажил 10 хүний 7 гэдэг бол маш өндөр тоо юм тий өндөр тоо байна. Яг уу өмнө нь ерөөсө бодож байгаагүй юм байна л да. Юу гэдгийг хуулийн салбарын судалгаа гэдэг ийм үр дүн гарлаа гэж эмнэлгийн салбарт инглээ гэхээр 10 хүний 7 нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэл дурдаг. Яг уу албан байгууллага юм хойно олон зангааштай хүмүүс байгаа тийм баг зэргийн зөрчилдөөн байлгүй л яг уу гэхдээ ажлын байрны дарамт хүчирхийлэл гэдэг өөрөө аюу том сэдв шүү дээ өнөөдөр тий. Гэтэл нийт тухайн улс үндэстний эрүүл мэндийг хамгаалж байгаа, сахиж байгаа тэр байгууллага салбар дотор хүчирхийлэл гэдэг бас ийм том өндөр тоотой гарч ирнэ гэдэг бол бас харамсалтай юм лээ. Тэгээ зөвлөмжн дээрээ бүр хамгийн нэгдүгээрт юу гэж хэлж байгаа гэхээр удирдах ажилтнаа зөв сонгооч шалсан хэлбэрээр. Хоёрдугаарт удирдах ажилтнаа загнаж биш. Одоо жоох нэг загнадаг нэг мод гараад байна тий. Ингээ загнаад авах зүгээр л ярина эцэн ч дарга хүн гэдэг бол маш оюунлаг байгаа загнах биш. Алдаа гаргацсан бол шалтгааны нолоод асуудлыг хилэлцүүлээд оюунлагаар шийдэх хэрэгтэй байхад нэг загнадаг. Тэн дээр бүр ингээ шатараалан загнасан байгаа байхгүй одоо дарга магадгүй даргыг одоо дээдлийн дарган загнасан байх те. Тэгээд дарган дараагийнхаа нэгжийг тэгээ уураа гаргасаар яг доор очоод ингээд тэгээд тэд нар ингээд цалин хөлс баг гэдэгтээ бол эднэр бол гомдолтоогүй илүү дарамттай ажиллах нь хэцүү байна. Тэ одоо гинт ингээд дууддаг юм уу бичиг цаасаар дардаг юм уу гэд тэгээд энд бол удирдах ажилтны маш том өөрчлөлт хийх ёстой. Тэ манай эрүүл мэндийн яам бол удирдах ажилтны зөвлөгөөн гэж хийдэг. Тэгээд нэг удаа харин энэ сайд биш, өмнөх сайд биш, тэрний өмнөх сайдын үед удирдах ажилтны зөвлөгөөнд мэрэгчлэлтний эрүүл мэндийн салбарын ажилтны ёс зүй, энэ хүмүүсийг яаж ёс зүйтэй байх вэ гэдгээр лекц унсан байхгүй. Гэтэ жоохон сэтгэл дундуур юм анзаарчихсан. Яагаад вэ гэхээр ингээ сайд дарга нар бүх дарга нар нь ингээ суудсан. Яг тэр сургалтанд ингээ завсарлаад орж ирсэн тал нь байхгүй. Тэ манай сайд дарга нар хүмүүсээ оруулаач гэхээр нь эргээд бодож байгаа байхгүй юу? Нөгөө хот хөдөөгийн би ажилдаа 3 хоногийн зөвлөгөөнд явлаа гэд хотод ирсэн юм уу байгуулгаасаа ингээд тэ ажилдаа гээ явсан хүмүүс нь ягаад тэр хуралдаа ирэхгүй сайд дарга нар норооч гэж байгаа юм. Дээрээс судлаа олохгүй гэ бид нар бол ингээд сургууль дээр одоо янз бүрийн үйл ажиллагааг яг цагтаа эхэлдэг. Бүгд суудсан байх ёстой гэд болоод байгаа байтал тэнд тийм юм харагдахаар одоо хүртэл энэ удирдах албан тушаал томилогдсон хүмүүс нь мэдлэггүй учраас энэ асуудал гаргаж байна. За хөдөө бол бүр их тийм эмзэглсэн асуудал байдаг. Хөдөө орон нутгаар эм цэвлэгчин маш их ярьдаг юм. Энэ одоо судалгаанд ч хүртэл яригдсан юм. Өнөөдөр сумын үрхийн за одоо энэ багийн одоо нөгөө эмч дарга нараа томилохдоо намаар нь дээрээс нь ахан дүсээр нь ямар ч одоо туршлагагүй хүмүүсийг тавьчих чинь. Тэ нөгөөдөө чинь туршлага галга өөрөөсөө мэдлэг чадвар нь дутмаг учраас өөрөөсөө илүү хүнийг ажилуулахгүй.
Тэгэхээр энэ бол манай ялангуяа хөдөө орон нутгийн салбарт бол эмгэнэл би гэж би хэлэх гээд байна. Хэрвээ эрүүл мэндийн салбарыг улс төржүүлэх юм бол эрүүл мэндийн салбарт ингээд зүгээр нэг дахин дүүсээ тавих юм бол энэ салбар чи өөр аяндаа том. Хичнээн сайн мэрэгчлэлтнийг одоо улсын болон хувийн сургуулийн одоо багш нар бэлдсэн ч гэсэндээ хөрсөн дээр очиод тэд нар бол яаж ажиллах уу гэдг нь ойлгомжтой тийм. Боловсрол, эрүүл мэнд юу гэдгийг хэдэн чухал салбар бол ерөөсө хизээж улс төржиж болохгүй ийм салбарууд тийм ээ. Хэрэг эрүүл мэндийн салбар улс төржөөд ингээд яваад ирэх юм бол энэ улс үндэстний эрүүл мэнд гэдэг асуудал ингээд ганхаал эхэлнэ тийм. Юу гэдгийг энэ чимлэгийн ажилчдад алдаа дутагдал байна. Ёс зүйн хувьд одоо юу гэдгийг магадгүй нөгөө ийм ажлын ачаал бас бус зүйлээс хамаарат алдаа гаргачихж байна. Гэхдээ энэ алдаа гэдэг зүйл юу гэдгийг ингээд нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл илрүүлдэг те нэг багрын юм цагдаа маягтай те тэр юм ч өнөөдөр тэгсэн байх тэрнээс мөнгө нэгсэн учраас тэр хүний өвчин хүндэрчлээ гэл ингээд ирэхэд нөгөө нийт маасаараа нөгөө эмнэлгийн ажилчдыг чинь эмчнэр гэл ингээд харлуулад эхэлдэг. Гэхдээ нэг хүний алдаа гаргасан алдаа бол бусад хүмүүст бол нөлөөлж болохгүй те. Тэгэхээр энийг ингэж нийтэд мэдээлэхгүй тэр хүний гаргасан алдааг хэлээд чи ингэж болохгүй энэ ийм байх учиртай гэд ингээд нэг эв зүгээр ойлгуулад ч гэдэг юм уу эсвэл тэр хуулиндаа юу гэж байдгийг тэр алдаа дутагдлыг хийглээд тэр оногдуулах ёстой шийдвэрлэлээ ингээ оногдуулаа явцдаг байгаасаа гэж хүсдэг. Гэтэ ийм байхын тулд тухайн нэг байгууллагт нэг удирдлага гэж байна. За мэдээж эмнэлгийн байгууллагт бол ёс зүйн хороо гэж байдаг ба тийм ээ. Тэгэхээр энэ байгууллага нь илүү нэг юм хүчтэй ажиллаад угаасаа өдөр тутам тэр нэг эмнэлэг дотроо яваад за манай эмч өнөөдөр юу хийж байна, өнөөдөр энэ юм дээр ямар хүмүүс орох хэвээр байна, тэр хүмүүс нь сонсдогдол нь ямар байна гэд ингээд нэг сонсчиж болдгоо болов гэж би ингэж хардгийн. Энэ хоёр талтай. За нэг талдаа нь яг өөрийн чинь хэлдгээр ингээ ёс зүйн хороонууд байна, эмнэлэг болгонд. Дээрээс нь үлдэрчний эвлэл гэж байна. Ингээд дотроо шийдэх гэтэл нэгдүгээр энэ хүмүүст нь эрх мэдэл байна уу? Тэ одоо эрх мэдэл байна уу? Дээрээс нь бас хүмүүс чинь ингээд тодорхой эрх мэдэлтэй хариуцлага хүлээлгэх одоо тийм одоо шийдвэр гаргагч байжээч ажилд хандах байтал нэг хүнд ингээ өгчтөр дээрээс нь хин нэгэнтэй энэ хүний алдаа гэд тэгээд энд бол харамсалтай нь би бол эргээд би боловсрол руу жоохон хэлэх гээд байна. Хэрвээ одоо хүмүүсийг эмч совилогч эмнэлгийн мэрэгчлэлтнийг сонгон шалгаруулахдаа энэ хүн яг энэ ажлыг хийж чадах уу гэдэг элсэлтийн шалгалтанд яаралтай юм оруулах цаг болжээ гэж хэлэх гээд байна. Өнөөдөр 12-оос 14 сургууль эмч совилогч бэлтжиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт төрөлхийн гэдэг юм уу зан чанар нь одоо ааштай, ууртай яг эмч совилогч болно гэж сэтгэлээсээ болоогүй хин нэгний дам юугаар болчихсон энэ олон хүмүүсийг яг ажлын байран дээр нь өөрчлөн гэдэг нэгдүгээр хэцүү, хоёрдугаар чи алдаа гаргачлаа гэд халж болдоггүй системтэй тогтолцоотой. Тийм учраас тэр байгууллага дотор ч нэг юм яваал л шүү дээ. А явж нөгөө сэтгүүлч дээр очиод шүү дээ одоо бол тий. Тэр нь бол нэг талаасаа бас буруу гэж хэлэхгүй байна. Аргаа бараад магадгүй тэнд нь асуудлыг шийдсэн бол Монгол хүмүүс тийм ч аймаар хүмүүс биш. Уужим сэтгэлтэй, юмыг ингээд ойлгодог тий. Алдаагаа засах чадвартай. Тэгэхээр энэ яагаад ингээд бүр ингээд сэтгүүлч нар энд ороод ирчихэж байгаа юм бэ гэхээр болохоо байсандаа л ийм асуудал хүрсэн байх гэж л гээд байна. А зөвөр гадаад улс оронд бол ингээд туршлагаас нь харахаар ердөө эмч совилогч эмнэлгийн мэрэгчлэлтэй холбоотой энэ асуудлыг хизээ сэтгүүл зүйч нар хүнддэггүй. Хэрвээ эдгээр хүндэх бол лицензийн алба, эрүүл мэндийн яам, шүүхтэл асуудал гаргадаг. Тэрнээс хэвлэл мэдээлэлээр хүнддэггүй. Хэвлэл мэдээлэлээр хүндэн гэдэг нь маш их одоо сөрөг тал нь нэг үг хивэр дөрөхөөр 1000 үг хивэр дөрөгдөг гэхчээр нөгөө үлдсэн 99 эмч совилогчийн нэр хүнд ингээд унчингууд тэнд итгэл байхгүй болохоор эмч совилогчийн ажлын үр дүн гарахгүй болчихж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө ноцтой тийм итгэлийн асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энд бол аль талдаа ялангуяа манай салбарт бол хийх ажил их байна.
Тэгээ багш нар бид нар бол ингээд хичээлээрээ хүндэтгэлтэй. Гэхдээ энэ дээр нэг зүйл санаанд орчлоо. Бид нар ч ингээд хичээлээрээ энэ мэрэгжил их үн цэнтэй мэрэгжил, бахархалтай мэрэгжил, удам сударччин буянтай мэрэгжил гэж айгүй гоё лекцүүд ингээд орно шүү дээ. Оюутнуудаар өөрсдөө нь яриулаад ингээд ярьтал нэг одоо 15 жилийн өмнө юм байна. Нэг Өвөр Хангай аймагт ингээд эмчнэрийн дунд юм хилцүүлэг хийсэн чинь тэтгэвртэй гарцсан нэг эмч айгүй ууртай боссон байхгүй. Босоод эргээд надад асуулт тавьжаа. Ингэж хэлж, ингэж эмч совилогч нарыг одоо ингэж одоо бахархалтай гэж энэ мэрэгчлээ сонгох чи одоо дими гэж бодож байна. Яадаг гэвэл би одоо 30 жил, 40 жил яг л ийм баягаар би ажилласан. Өнөөдөр би өвчтөө би тэтгэр 300 хөрөхгүй. Тэгвэл энэ мэрэгчлэр юунд нь бахархдаг ингээд айгу өөрийнхөө уурыг л илэрхийлсэн л дээ. Тиймгүүт багш нар бид нар бас бодоод эхэлчих нээр нь би бас хамаагүй ярьж болохгүй юм байна. За ярьж боллоо ч гэсэндээ би төгсөгчдөө хичээлд оролцож байгаа оюутнаа би өмөрөх цаг хэрэгтэй. Үүнийг одоо би судалгаа шинжилгээгээрээ дамжуулаад бас олон түмэнд хэлэх ёстой гэд өмнөх үеийн сайдуудад загтлаа бичсээр сошиал дээр загтлаа бичсээр ийм асуудал байгаа шүү гэж бичсээр л энэ да. Тэгэхээр энэ нэг юм салбарын удирдлага ороо босгоод байна гэдэг нь тэр салбарт толгомдсон олон асуудлыг шийдвэрлэхэд бас хичээлээр тушаа болох юм л да тий. Түрүү таны ярианд ярьлаа нөгөө эмчнэр их хурдан иддэг болтгоо гэж. Тэгэхээр магадгүй нөгөө тэр хурдан идэн ийм өдрийн хоолны давтамж цаг нар ингээд зөрүүтэй байна гэдэг маань эргээд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс гавьяаныхаа амралтанд гарахаар нөгөө толгуур хөдөлгөөний өвчтөй, хотоод гэдсний өвчтөй, сэтгэл зүйн хувьд нэг юм докторгүй болоод ирдэг юм шиг байна. Тэгэхээр ер нь энэ салбарын мэрэгжлийн онцлогоос шалтгаалаад эдгээр маань өдөрт тэгж хооллох хэрэгтэй гэсэн туршлага гадны юм гаргасан юм байт юм болов. За гадаадын улс орнуудад бол одоо энэ хоол ундны асуудлыг маш хүчтэй ярьж байна. Ялангуяа ээлжинд гардаг ийм стресстэй ажилдаг хүмүүсийг. За тэгээд бас тэр оронд нь бас яг энийг судлаад ингээ явж хахад одоо тэнцвэржүүлсэн хоол гэж үг нь одоо уурган тий уург яг тэнцвэртэй байна. Өөх дос, нүүрс ус. За хүн стрессгээр чихэрлэг юм итгэх гээд байдаг. За өөрийн 3-4 цаг даарах гэдэг. Бүр шөнө өөрийн 3-4 цагт халуун цай хоолоор үйлчилдэг тийм одоо эмнэлгүүдийг ч бас анзаарч байсан. Тэгэхээр хүн нөгөө бид нар чинь яг яг уламжилт бидний ээж аавын үе гэдэг юм өмнөх үед бол энэ хоол унд бол их уламжилттай л аштай дөрвөн улиралдаа цогцсон тэргээ сүүлийн жилүүдэд бидний алдаанаас л болоод асуудал үүсчээд байтал хоолыг өсөхгүй тулд өгдөг гэдээ ойлгоцсон. Тэ сая сошиалар гарч байгаа хоолыг анзаараа эцтэй тий. Одоо энэ их ковид үед ажиллаж амьдарч байгаа бүр гэртээ харихгүй байгаа хүмүүсийн хоол унд бол бүр онцгой анхаарч бүр тэнд хоолны бүр комисс гарах хэрэгтэй байхгүй. Эдгээр юунаас болоод одоо тэнцвэртэй байх ёстой тий. Хоол ундаасаа гэж гарах хэрэгтэй. Хоёрдугаард бол тэдний бас нөгөө сэтгэл санааны байдалд нь сэтгэл судлаач нар давхар ажиллах ёстой. Тэгэхээр өнөөдөр бол зүгээр би хэлэхэд манай салбарынхан олон асуудлаа нуудаг, дардаг. Гэтэ инглигээд ард иргэд нь хохирохоор болчиход байгаа энэ цаг үед сошиалаар ингэж цацхаасаа илүү холбогдох мэрэгжлийн холбоод яам тамган эрдэмтэн багш нар багтаагаа нийлээд дунд нь орж байгаа асуудлаа шийдэх юм бол энэ шиг амархан шийдэх юм бас амархан шийдэх боломжтой гэж хэлэх гээд байна. Үгийн сонсох зав байдаггүй гэдгээр л асуудал үүсчихэд байгаа байхгүй тий. Би бас яг энэ сэтгэл зүйчийн асуудлыг нэлээ их одоо хурцаар тавьж чухалчилж үзээсэй гэж хүсдэг. Ялангуяа нэг юм хит хитэн онцлог салбар байна да. Юу гэдгийг боловсролын салбар, за дээрэс нь эмнэлгийн ажилчид тий. Эднэрт бүр ингээд тусдаа ингээд өдөр бүр ороод тухайн өдөртөө болсон явдал одоо тэр стресс бухимдал юмаа ярьцдаг тий. Сэтгэл зүйчний буцаага тайвшруулад гаргацдаг байвал өнөөдөр магадгүй олон асуудлыг эргээд шийдэх болоо гэж бодогдтiin. Тэгээд яг өнөөдөр эмч ажилтны эрхийг хамгаалах өдөр баярын өдөр. Гэхдээ бид нар баярлах гэхээс илүү энэ өдрийг бас болж чадахгүй асуудлаа ярьдаг байгаасаа гэсэн үднээс өнөөдөр энэ асуудлуудыг одоо олсон яг цаг цухаас нь үзэгч та бүхэнд хүргэлээ. Бид энэ талаар ярилцах одоо ингээл цааш нь ингээл ухаалал байвал энэ маш өргөн хүрээтэй асуудал те. Тэг ингээд ярилцаад байвал нэвтрүүлгийн цаг маань бас
боломжгүй хүрэлцэхгүй. Тэгэхээр бас өнөөдөр урлаг хүлээж авсан баярлалаа. Тэгээд өнөөдөр бас баярын өдөр юм чинь шавнартаа за мөн зэрэгцээ ажиллаж исэн хамт олондоо бас баярын мэдчилгээ зөвшөөрөх байна. За тэгэхээр эмч гэдэг бол нэг талаас улс орны эмчиж гэж нэрлэдэг. Эмч гэдэг бол Монгол улсыг хөгжүүлэх хамгийн том сэхэтэн. Гэхдээ эмчийн ард олон баг ажилладаг гэдгээ эмч нар маань бас ойлгож ажиллаж эхлээд байна те. Эмч хүн совилогчгүйгээр, эмч хүн одоо өрөөгийн цэвэрлэх үйлчлэгчгүйгээр хоолны асуудал гэ олон зүйл байгаа. Тэгээ бид нар одоо эмч нар маань олон сайхан залуу эмч нар төрөн гарч хүн ардынхаа эрүүл мэндийг өнөөдөр насын нурцгаж байна. Олон эерэг юм бол зөндөө байгаа шүү дээ те. Тэгээд эерэг олон зүйлийг бол бас ард иргэд маань мэдж байгаа учраас хамгийн гол нь бид нар цаашдаа хамтран суралцах уу буюу хамтран ажиллах уу гэдэг энэ зарчмаар ажиллаж чадах юм бол энэ одоо өнөөдрийн саяны ярьсан олон тулгымцсан асуудлыг судалгаанд суурилж өөрчлөх бүрэн боломж байгаа. Тэгээд эмч нарын эрхийг хамгаалах энэ сайхан өдөрт өөрсдийнхээ эрх зөрчигдөж байгаа бол баг хамт олондоо ярилцаж судалгаа шинжилгээнд суурилж ард иргэдийн одоо эрүүл мэндийн мэдлэгийг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулах үйлсэд нь бүр алга ташин баяр хүргэмээр яадаг бол эмч эмнэлгийн мэрэгчлэнүүд гэдэг бол маш буянтай ажил юм а гэдгийг ард иргэд маань ойлгоод өөрөөр хардаг болсон. Тэгээд энд бол зөвхөн эмч совилогч нар өөрсдөө энэ үйл ажиллагаагаа ойлгохоос илүү ард иргэд маань илүү бас сонирхож үзээрэй. Энэ эмч чинь цалин авч ажилладаг юм уу? Авдаг цалин хүрч байгаа юм уу? Дээрээс нь хоол унд ицсэн юм уу? Тэ? Одоо бол манай эмч совилогч нар чинь гадаад байдлаараа бүх юмаа нууцлж явж байгаа байхгүй юу? Тэр чинь бас нэг ажил хийж байгаа учраас яг цаана өнгийгээд харах юм бол ар гэр орон байр байна уу гэл маш олон тулгымцсан асуудал байгаа. Тэгэхээр ард иргэдтэйгээл хамтарч өнөөдөр энэ салбарын нэр хүндийг гаргах учраас энэ завшааныг ашиглаад иргэдтэй нөгөө эрүүл мэнд гэдэг бол юугаарч солишгүй үнэт баялаг гэдгийг бид ухаарсан энэ цаг мөчид манай салбарын ажилтнуудыг мэрэгчлэнүүдийг дэмжин ажиллаж тэдэнд бас туслахыг бас энэ дашрамд хэлмээр байна. За маш их баярлалаа таны ажилч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр эмнэлгийн ажилчид гэдэг бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид гэдэг бол Монгол улс олон нийт одоо ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа бааtruуд. Тэгэхээр та бүхний ажил хүнд хэцүү гэдгийг ард түмэн бүгдээрээ ойлгож байгаа хүнд хэцүү цаг үед байна. Гэхдээ хин хинийгээ тусалж дэмжиж бас энэ хэцүү асуудлуудаар гарах байхаа гэж ингэж найдаж байна. Тэгээд бас энэ баярын өдөр цагаан нэмрэгт бааtruудаа дахин баярын мэнд хүргэе. Монгол улсын иргэн бүр та бүхэнд талархаж байгаа шүү гэж ингэж хэлмээр байна. Монгол Хүний үндэсний нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтаа. Баяртай.